нар автомашин борлуулж байгаа гэж бодъё. Нийт 11 худалдаачин байгаа гээ. Мөн зарсан машины тоогоо тэмдэглэж байна гээ. Өнгөрсөн 7 хоногт хүн бүр машин зарсан. Тухайлбал 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэх мэтэр хүн бүрийн зарсан машиныг тэмдэглэгдсэн. Нэг хүн магадгүй 5 машин зарсан. Дараачийн хүн магадгүй 7 машин зарсан. Дараачийн хүн нь магадгүй 10 машин зарсан. Иймээс үүнийг хэрхэн яаж хийж болох вэ? Бүгдийг нь тэмдэглэе. Гэтэ зарсан машинуудын медиан нь 6 гэж өгөгдсөн байна. Хэрвээ тоонуудыг нь ирэмбээр нь жагсаагаад жишээ нь багаас нь их рүү ирэмбэлсэн гээ. Магадгүй таамгаар энд зарим нэг тоог бичиж, энэ тоон 4 байж болно. Энэ тоон 4, 5, дахиад 5, 5, 6, 7, 7, 8, 9, 10. Зарагдсан машины медиан гэж юу хэлээд байгаа вэ? Гэхээр эдгээр тоонуудын дунд талынх нь юм. Эдгээр тоонуудын дунд талынх нь ба 6-та тэнцүү. Одоо бид үнэндээ бодиттой авсан тоонууд яг мөн үү биш үү гэдгийг сайн мэдэхгүй байна. Би зүгээр л тэднийг санаанаасаа биччихсэн. Гэхдээ тоонуудын дунд талын тоо 6 байх хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа. Эхлээд зөвхөн дундах тоог нь энд бичье. 11 өгөгдөл байх юм бол аль ч талаасаа 11 өгөгдөл байгаа учраас хоёр талд нь 5 ширхэг тоо байгаа. 1, 2, 3, 4, 5. Нөгөө талаасаа 1, 2, 3, 4, 5. Тэгээд дундах тоон медиан нь байна. Тэр нь энд байна. 1, 2, 3, 4, 5. Медиан нь яг энэ юм гэдгийг бид мэднэ. Би ягаан өнгөөр тэмдэглэчээ. Энэ медиан нь 6 гарах ёстой. Өөр нэг мэдэж байгаа зүйл бол худалдсан машинуудын далайц 4 гэдгийг та нар мэдэж байгаа. Хамгийн их зарагдсан машинуудын тооноос хамгийн бага зарагдсан машины тоог хасныг далайц гэнэ. Эдгээр тоонуудыг ирэмбэлэх юм бол энд хамгийн их утга нь харин энд хамгийн их утга нь харин энд хамгийн бага утга нь харин энд хамгийн их утга нь байна. Далайцсан тоо мэдээллийн хамгийн их бага хоёр тооны ялгуур юм. Хамгийн ихээс нь хамгийн бага тоог хасна гэдгийг доор нь бичиж харуулж байна. Иймд та нар хамгийн их ба хамгийн бага утгыг аваарай. Та нар далайцыг мэдэж авлаа. Далайц гэдэг нь хамгийн их утгаас хамгийн бага утгыг хаснантай тэнцүү. Энэ далайц нь 4 гарсан байна. Иймээс хамгийн ихээс нь хамгийн бага утгыг хасна дээрх ялгуур нь хамгийн үр бүтээмжтэй худалдааны ажилтны зарсан машины тоо. Хамгийн муу үр бүтээмжтэй ажилтны зарсан машины тоонуудын зөрүү ялгуур нь 4 гарч байна. Тэгэхээр өгөгдсөн бүх зүйл, бүх мэдээллээс бид ийм төсөөлөл авлаа. Би одоо та нарт өгүүлбэрийг өгнө. Энэ нь худалдааны ажилчдын ядаж нэг нь 10-аас олон машин худалдсан гэсэн өгүүлбэр байна. Бидний авсан зүйл бүгдийг зөв гэвэл өгүүлбэр зөв болно. Эсвэл өгүүлбэр буруу болно. Эсвэл би мэдэхгүй. Тэгэхээр би үүнийг бичье. Иймд үнэн үү худлаа эсвэл тодорхойгүй юу? Үнэн, худал эсвэл мэдэхгүй гэдэг талаар дүгнэлт хийхэд энэ мэдээлэл хүрэлцээтэй юу? Бичлэгээ төр зогсоогоод оролдоод үзээрэй. Одоо бүгдээрээ хамтдаа ажиллаж үзсгэе. Энэ нэг төрлийн хөгжилтэй таавар юм. Энд бидэнд зарим нэг мэдээлэл өгөгдсөн байна. Бас бидэнд өгүүлбэр байна. Бид энэ өгүүлбэрийн учрыг олж чадах уу? Бид үнэн үү, эсвэл худлаа юу, эсвэл мэдэхгүй юу гэсэн хариулт өгч чадна. Шийдвэрлэх 2 арга зам байна. Үүнийг шийдэх нэг арга нь медиан нь 6 юм бол нэг худалдааны ажилтан нь 6 машин зарсан гэсэн үг. Бас 11 худалдаачин машин зарсан. Тэдний нэг нь 6 машин зарсан байх ёстой гэд дэс дараалалд оруулах юм бол дундах тоо нь энэ байна. Хэрвээ эдгээр нь нийт тэгш тоо байвал голын 2 тоог хооронд нь нэмээд 2 хуваадаг. Гэхдээ сонгоо тоо байх юм бол голынх нь тоог авдаг учраас худалдсан машины тоо шууд гарч ирж байна. Тиймээс хин нэг нь 6 машин борлуулсан байна гэсэн үг. Одоо бид дараах зүйлийг авч үзвэл одоо 10-аас дээш машин борлуулсан хүнийг хайж олох хэрэгтэй боллоо. Иймээс
хин нэгнээ нь 6 машин зарчихсан байгаа. Далайц нь 4 байгаа учраас 10-аас илүү машин зарсан хүнийг олох арга байна уу? Одоо энэ тухай бодож үзье. Хамгийн бага утга нь 6 гэж төсөөлье. Бид хамгийн багыг нь 6 гэдгийг мэдэхгүй. Гэхдээ зүгээр л туршиж үзэж байна. Хамгийн бага нь 6 гэвэл хамгийн ихийг нь яаж олох юм бол? Далайц нь 4 гэдгийг бид мэдэж байгаа. Далайцыг ер нь яаж олсон бэлээ гэдгээ санах гээд үзье. Далайц бол хамгийн их утгаас хамгийн бага утгыг хассандаа тэнцүү байдаг. Инхээр хамгийн их утга нь 10 гарлаа. Хамгийн бага утга нь 6 юм бол хамгийн их утга нь хамгийн ихтэй л 10-тай тэнцүү байна гэдгийг би 2 утгаар нь олоод бичлээ. Хамгийн бага утгыг нь бид арай их тоо байхаар авна. Учир нь 6. Энэ нь эдгээр тооны нэг байгаа. Бид хамгийн бага утгыг бага байхаар авч чадна. Хамгийн бага утгаар нь 5 эсвэл 4, 3, 2, 1 ч байж болно. Хамгийн их утга нь буурна. Учир нь хамгийн багаасаа 4-өөр их байна гэдгийг санах хэрэгтэй. Худалдаачдын нэг нь 6-аг зарсан гэж мэдэгдэж байгаа. Иймээс аль нэг худалдаач хамгийн ихтэй 10-ыг зарсан байх боломжтой юм. Худалдааны ажилчдын дор хаяж нэг нь 10-аас илүү машин зарсан гэсэн өгүүлбэр худал. Энэ нь худал байна. Одоо энэ тухай юу хийж болох вэ? Өөр нэг арга байна. Хин нэг нь 10-аас ихийг зарсан гэж та нар таамаглаж болно. Сүүлийн жишээнд эсвэл сүүлийн аргадаа бид хамгийн бага нь 6 байсан гэж үзье. Хин нэгэн одоо үнийг туршиж үзсгийг боломжтой эсгийг нь харвал хамгийн их нь 11 гэж үзье. Хин нэг нь 10-аас олон зарсан гэсэн үг. Хэрв хамгийн их нь 11-тэй тэнцүү гэж үзвэл хамгийн бага нь хэд байх ёстой вэ? Өмнө үзсэн зүйлээ сэргээн санах юм бол далайц бол хамгийн их утгаас хамгийн бага утгыг хассандаа тэнцүү байдаг. Иймээс 4 тэнцүү хамгийн их 11 хасах нь хамгийн бага 4 тэнцүү 11-ээс хасах нь минимум. Тэгэхээр 11-ээс хэдийг хасвал 4 гарах вэ? Тийм ээ. 11-ээс 7-г хасвал 4 гарна шүү дээ. Тэгэхээр хамгийн их нь 11 гэж үзвэл хамгийн бага нь 7 байх болчоод байна. За одоо медиан 7 үед хамгийн бага нь 7 гэж юу? Үгүй ээ. Хэрэв медиан 6 байх үед сондгоо өгөгдөл өгсөн үед төвөрийн медиан 6. Хэрэв төвөрийн гишүүдийн тоо тэгш байвал голын 2 тооны дунд чинь 6 гарах болно. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл тэгш тоо өгөгдсөн үед тэр тоо нь 6-аас бага байх ёстой. Тэгэхээр хамгийн бага утга маань 7 байж болохгүй гэсэн үг юм. Бидний утга тэгэхээр 6-аас бага байна. Тэгэхээр өгүүлбэр маань үнэн байж чадахгүй. Тэгэхээр чиний таамаглал үнэн биш байна. Энэ өгүүлбэр нь худал байна.